Яа, одоо энэ цэцлийн тайлбарыг хэлээд өгье. За энэ хоёр дахь дасгал бол угаасаа бүх харилцан яриа ч юм уу те бүх текстээ унших 15 удаа унших хэрэгтэй байдаг те. Тэгээд дараа нь асуултанд хариулах байдаг. За тэрнээс дараагийн 3 дахь дасгалаас эхлээд харъя. Зөв хариултыг олгоно. За энэ үлжигтэй амарх юм байна. Эхний харилцан яриа, нэгдүгээр харилцан ярианаас цэцэг заяа саран нар зах дээр байна гэдэг харилцан яриа юм байна. За эндээс харахтаа яагаад цэцэг ядраав вэ? Тэгэхээр энэ чинь бас хариултыг нь болох нь л дээ. Яагаад гэвэл мөнгө хэмнэсэн учраас, яагаад гэвэл тэр хоёр хүнд цүнхтэй байна. Яагаад гэвэл тэр хүүхдүүдэд зориулж аль болох сахар багтай бүтээгдэхүүн хайж байна. Тэр 64 евро төлж байна. Тэр гүзээлцэг нь амсч байна гинэ. За ингээд харах юм байна. Тэгэхээр хооронд нь тохируулах нэ. За энэ бүх үг хэллэг бол угаасаа харилцан яриандаа ингээд тайлбарлагдсан учраас энд бол нэг бүрчлэн хэлэхгүй байх нь шүү. Тэгэхээр зааврын хувьд нэг төгөлбөр нь асуулт нь хойноос аль нь тань таарах нь вэ? Тэрийг нь тохируулнаа л гэсэн үг. Хоёр дахь нь болохоор хүнсээ цуглуулж байгаа хосын тухай харилцан яриа байх нь нөхөр нь нөгөө хүнсний жагсаалтаараа юу хийж байна вэ л гин. За эхнэр нь хэдэн шоколад авах гэж байгаа юм бэ л гин. Нөхөр нь яагаад 7 хоногор хоолны цэсээ гаргахад дуртай байдаг юм бэ л гин. За дөрөвдөг нь болохоор маргааш эхнэр нь юу худалдаж авах гэж байгаа вэ? Яагаад нөхөр нь эхнэртэйгээ хамт явмаар байгаа вэ гинэ. За энэ ингээд л болоо. За дөрөв дэх дасгал нь болохоор энэ их сонирхолтой хөөрхөн юм байгаа. Онцгой гэсэн үг. За энэ болохоор бүр яг юм ардын дунд төгссөн онцгой биш зүгээр миний зохиосын нэт юм байгаа шүү. Бити юу гараа. Гоочлоо шоолоорой. За эхнийх нь болохоор энэ бол цагаан түүнийг кофе юм уу цайнд хийдэг гинэ. За энэ кофе цайнд нэмдэг цагаан юм юу ээж болох вэ те гэх мэтчлэн. За дараа нь энэ бол жимс тэр улбар сарангтэй тэгээд тэрнээс шүүс гаргаж авдаг гинэ. За тэр нь юу ээж болох вэ? За тэгснээ гурав дахь нь энэ бол шар тэрийг толхон дээр тавьдаг. Энэ сүүнээс гаргаж авдаг л гэн. Хоёр дахь нь болохоор энэ бол ариун цэврэн бүтээгдэхүүн юутай ийм шахмал савлгаатай байдаг. Шахмал савлгаа гэдэг нь энэ тюб гэсэн үг шүү. Тюб. За тэрийг өглөө болгон хэрэгэлдэг гинэ. За энэ бол 5 дахь нь болохоор энэ бол шингэн тэрийг хогийн савнд хогийн сав гинэ бүтээ нөгөө лонхонд байдаг шингэн юм болж таарлаа. Насанд хүрэгчид үүнийг баярын хоолны үеэр уудаг гиндэ. За энэ лез ажилд он буав гэж энэ он гэдэг нь төлөөний үг юм байгаа шүү. Түүнээс гэсэн утгатай төлөөний үг. За тэгэхээр энийг уудаг гэх нэ. За 6 дахь нь болохоор энэ бол сав. Энэ бол савнд байдаг. Тэгээд чихэрлэг түүнийг өглөө талхтай хамт иддэг гиндэ. За 7 дахь нь болохоор энэ бол халуун уух юм. Насны хүрэгчид үүнийг үүнээс өглөөдөө ууцгаадаг. За 8 болохоор энэ урт цагаан тэгээ юм их төгс одоо бүрэн дүүрэн байдаг гинэ. За тэрэн тэгсэн чинь түүнийг соустай хамт иддэг гинэ. За энэ бүрэн дүүрэн гэдэг жаханс инээдтэй сонсогдож магадгүй. Энэ одоо бүхэл өрийн гурил тэргээл ингэ ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг тэрэн шиг тэр утгаар нь бодоорой. Тэгэхээр урт цагаан эсвэл одоо нөгөө юутай ийм ингээ хэлэхээр хариуг нь хэлчих гээд байх юм аа. За ямар ч лээс юм компле гэдэг үг нь ингээ дангаараа байх юм бол бүрэн дүүрэн тэр гэсэн үг байхгүй одоо бүх юм бүрдсэн гэсэн үг. За энэ одоо соустай иддэг ийм урт цагаан тэгээд ийм бүрэн гүцт юм юу гэдэм бол дараагийнх нь болохоор энэ бол жижиг улаан эсвэл хар.
жимс гэж байна. За тэр ийгээр шүүс гаргаж эсвэл варен гаргаж хийж авдаг гинэ. За 10 дахь нь болохоор энэ бол пакетлаад ингээс хавлгаатай байдаг чихэрлэг түүнээс баярын үеэр иддэг гинэ. За энэ чухам юу юм болоо ингээд болох нэ. За би энийг хэлээд өгье. C'est blanc. On le met dans le café ou le thé. C'est un fruit, il est orange. Il donne du jus. C'est jaune, on le met sur le pain. Ça vient du lait. C'est un produit d'hygiène, c'est dans un tube. On l'utilise tous les matins. C'est liquide, c'est dans une bouteille. Les adultes en boivent pendant les repas de fête. C'est dans un pot. C'est sucré. On le mange avec du pain le matin. C'est une boisson chaude. Les adultes en boivent le matin. C'est long, blanc ou complet. On le mange avec une sauce. C'est petit, rouge ou noir. C'est un fruit. On en fait du jus ou de la confiture. C'est dans un paquet. C'est sucré. On en mange pendant les fêtes. Гэнэ за энэ ингээ хөрхөн таахстай гэсэн таавар. Хаавлаа дараагийнх нь харъя. За 5 дугаар дасгал болохоор тохирсон энд ямар нэг юм хэмжээ заасан юм. Жишээ нь одоо нөгөө өмх, чимх, балга одоо нэг ганц залгих хэмжээнийг судах байна л да. Балга 12 лонх, тонн, хайрцаг зөндөө их нэг хил нэг шахмал савлгаатай гэх мэтчлэн энэ юмнуудыг энэ хойно байгаа юунаас өгөгдсөн үгнүүдээс сонгох нэ. За одоо нэг дээр болохоор энэ бүшээ гэхээр хоёр үсэг байгааз. Энэ хоёр хойноос харахаар энэ у т хоёрыг ингээд юу яцсан байна. Арай ингээд нөгөөд нь тодруулчихсан байна тий. Өөрөөр хэлбэл энэ хоёр сонгогдчихсан юм байна. Тэгэхээр өмх талх өмх мах хоёр нь сонгогдчихжээ энд байна. Тэгэхээр одоо энд ингээ харахад 3 дээр чинь 3 үг байх юм байна. Тэгээ таслалгүй байвал таслалгүй ингээ байх юм бол ганцхан энэ дундаа нэг таслалтай байвал хоёр таслалтай байвал ингээ 3 үг гэх мэтчлэн байх нь л дээ. За тэгэхээр юуг хайрцаг савлгаатай энэ дотроос 3 ширхэг юмыг олох юм байна. Ингээд ийм хөрх юм байгаа. За 6 дугаар дасгал болохоор энэ их бас мэдээж айтайхан л гэж бодож байгаа л доо. За зах руу явж байгаа хүний синтез гинэ. За синтез гэдэг тийм дасгал юм байна. 2 юутай байна. 2 шидтэй хийх дасгал юм байна. За нэгдүгээрт нь 2-2-ороо гинэ. За тэгэхээр өөрийгөө хэнийг хүнтэй төсөөлж болох нь эсвэл хоорондоо ярьж байгаа та нар юу яаж болно. Хамтраад хийж болно гэсэн. За тэгэхээр 2-2-ороо ч юм уу эсвэл 2-3-аар нийлэн нэг жижигхэн группээр ажиллаж болох нь байна. За тэгээд групп болгон эсвэл ингээ хос хосоороо нэг юм юу явах нэ. 2 төрлийн карт бэлтэнэ гэсэн үг. За жагсаалт гаргана л гэсэн үг л дээ энийг. Тэгэхээр хүнсний жагсаалт нэгийг, хэмжээний жагсаалт нэгийг. За энэ болохоор яг өмнөх дасгалтай төстэй байгааз. За тэгээд тэрийн хооронд нь яг тохирсон зөв үгээр нь холбож хэрэглэх нь л дээ. Одоо жишээ нь хэмжээ гэхээр энэ дээр бахан тэр нөгөө өмх гэх юм уу, балга гэх юм уу. Тэгээ хойноос нь ус гэх юм уу, дарс гэх юм уу тий. Ингээд энэ хоёр жагсаалтын хооронд тохируулнаа л гэсэн үг байна. За жишээлбэл une carte avec eau гэнэ. За тэгэхээр хэрв зээ одоо энд уу гэдэг ус гэж байна тий. Хүнсний юун зүйлэнд жагсаалт дээр ус гэж бичсэн байгаа бол энэ урд нь байгаа баг зэрэг гэсэн үгтэй нь холбоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл vous dites тэ өөрөөр хэлбэл та юу гэхээр il faut un peu d'eau. Нэг жаахан ус хэрэгтэй гэж хэлэх нь л дээ. Одоо нөгөө il faut гэдгийг ойрт хэрэглээгүй мартцсан байх үе тэгэх ёстой гэсэн үг байна тий. За дараа нь өндгийг
үгүйсгсэн энэ үгтэй хэрэглэх нь өөрөөр хэлбэл je n'ai pas de надад ундаг алгаа гэх мэт чинь. Дараа нь өөр нэмж одоо тэмдэг үг оруулахаас битгий хэрэгэлзээрэй. Хүсвэл тэмдэг нэр оруулж болно шүү л гэсэн үг байна. Nous achetons un kilo de pommes vertes. Бид ногоон алим 1 килийг худалдан авч байна гэх мэтчлэн. За энэ ингээд нэгдэх хүнс юу нэ дасгал 6 дугаар дасгалын эхний алхам. За 2 дахь нь болохоор бичнэ гиндэ. За бичгтээ 5-10 минут зарцуулаад энэ үл ганц харжилсан дасгал болох нь тий. Хүн болгон өөрийн гэсэн жигсаалтаа одоо юуны хүнсний жигсаалтаа гаргаад тэр нь үнэн бодиттой байж болно, эсвэл төсөөлийнх байж болно. За дараах юм ашиглана. Тэрэнд нь болохоор хэмжээ заасан үг хэллэг хамгийн багадаа 3 зүйлийг олон тоон дээр хэрэглэнэ. Тэгээд нэг юм уу 2 аджектив буюу нөгөө тэмдэг үг хамт хэрэглэнэ гэдэг. За сүү гэж байгаа бол одоо амттай сүүгч гэдэг юм уу тий. Алим гэж байгаа бол энэ улаан ногоон алим гэдэг энэ тэмдэг үгтийг хэрэглэнэ гэсэн үг тий. За жишээлбэл pour le dîner би орон хоолндоо тийм худалдаж авдаг гинэ. J'achète би худалдаж авдаг. За 1 кг pomme de terre гэхээр төмс. За тэгээд нэг галон улаан дарс, 3 сайхан улаан лойл, томат гэхээр улаан лойл, багахан давс, бас цэвэр шоколаднаас 1 гиг гинэ. Шоколад нуар гэхээр хар шоколад гэсэн үг л дээ. Хар шоколаднаас 1 гиг. За энийг ингэж ашиглахад бид нэр ашиглахдаа ямар ур чадвартай байх ёстой вэ? Тэрийг илүү түлхүү харуулах вэ гэхээр за ямар ч нэр үгийн олон тоотой тохируулна гэсэн үг. Нэр үг тэмдэг үгээ олон тоонд бичиж харуулах нь байна. За тэгээ нөх хэсэгчилсэн ялгац гишүүнээ харуулах нь байна. Хэсэгчилсэн ялгац гишүүнийг болохоор яана гэдэг вэ лээ? Дандаа за нэг гурил авна, сүү авна гэд юм хэлж байгаа. Ерөөхдөө зүгээр мэдээллийн чанартай хэлж байгаа. Ерөөсөө хэмжээ заагаагүй байгаа л бол ингэж хэлээд байгаа тийм ээ. За тэгээд дараа нь тодорхой болон тодорхой бус хэмжээ илэрхийлсэн үг хэлийг ашиглаа л гэнэ. За юм байна. За одоо дараагийн хуудсыг нь харъя. Тэр нэг сонирхолтой юм байгаа. За энэ болохоор одоо саяны зах руу явах дасгалын маань үргэлжлэн байгаа байхгүй юу? Дасгал зах руу яваад өөрийнхөө хүнсийг цуглуулах гэдэг. Тэгэхээр тэрэнд хэрэгтэй үг хэллэгийн хүнстэй холбоотой үг хэллэгийн чагсаалт гэсэн юм 9 төрлийн бүтээгдэхүүн байх нэ. Жишээ нь за одоо энийг бол ингээд монголоор нь хөлчихсөн байгаа учраас асуудалгүй. Энд одоо цардууллаг хүнс фикулон гэхэрч одоо гурил будаа үр тариа янз бүрийн юмнууд байгаа тий. Вандуу жишээ нь одоо юм уу цардууллаг фикулонд нь ордог. За энэ их сонирхолтой. За одоо яг нөгөө дэлгэрүүлээд ярил энэ фикулон гэдэгт нь маш их юм ордог шүү. За тэгэхээр хүнсний ногоон, жимс, мах, загас, сүм бүтээгдэхүүн, чихэрлэг бүтээгдэхүүн. За энэ кондимон гэдэг нь болохоор нөгөө хоол амтлагчийг хэлж байгаа шүү. Хоол амтлагч одоо янз бүрийн амт оруулагч. За ингээ харахаар тий давс перц тос цуу гэдэл. За нөгөө горчис гэдэгтэй гич. Тэгээд амтлагч ургамлын амтлагч гинэ. Энэ болохоор одоо жишээ нь дезерт гэдэгт нь гонд орно гэсэн үг гэх мэтчлээ. За тэгээд энэ тентхийн одоо томоохон дэлгүүрүүд кондимон гэсэн байгаа бол энэ нь яг хоол амтлах юм нарийн амтлагааны юмнууд гэсэн бүтээгдэхүүн байдаг шүү. За дараа нь уух юм. Тэгээд ариун цэврийн болон юуны хүн хэрэглээний цэвэрлэгээний бүтээгдэхүүн гиндэ. За гэх мэтчлэн. Тэгэхээр энэ үгийг янзын сайхан хараад
Эндээс нэг айхтар цоо шинээр гарчиж байгаа үг байхгүй дээ. Саяны энэ Кундимон гэдгийг нь хэлчихлээ те. Кундимон энэ байна. За тэгээ бусд нь гайгүй те. За ингээ боллоо. Түр баяртай амжилт хүсье. Чав чав.